1930-аас 1940 оны хэлмэгдүүлэлтэнд өртсөн 500-аас 600 ахмад амьд цэрүүн байгаа талаар өнөөдөр цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд төрийн бас байгууллагаас мэдээллээ. Төрийн бас байгууллагын гишүүн Бацүх төр засаг 1998 оны цагаат дагалын хуульд өөрчлөлт оруулж хэлмэгцэн ахмадуудад орон сууц олгодог болно гэсэн ч өдийг хүртэл хэлсэндээ хүрээгүй. Тиймээс нэг бол орон сууц авах эсвэл хэлмэгдүүлэлттэй дүүцүүлэн тус бүр 90 сая төгрөгийн нөхөн олгор олохыг шаардж байна. Бид нэгдүгээрт одоо орон байр байхгүй, орон байр тусалцаа үзүүлдэг. Хоёрдугаарт бол одоо амь насыг нь одоо төлөвлөрийн бүрэн хэмжээгээр өөрөөр хэлбэл одоо идээс таашгүй сая төгрөгийн нөхөн олгор бидний одоо эцгийн амь насны төлөвлөлт өгөөч. Гэсэн ийм л одоо шаардлагыг бид одоо тавиад бүхэл одоо ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд, их хурлын зэс, за тэгээ бүр дүүргийн шүүх Нэг хүчний хамс ер нь одоо цагаат ажлыг үдирдэн зохион байгуулалт улсын хамс одоо бүхэл газруудад одоо өргөдөл онлоо одоо бичдэг. Тэдний мэдээлж байгаагаар 1930-оос 1940 оны хэлмэгдэлтэнд өртсөн ахмадуудад төрөөс нөхөн олгор гэж 1 сая төгрөглөгчээ. Өөрөөр нэг ч ахмадад нөхөн олгорт нь амлсан ёсоор орон сууц өгөөгүй гэв. 5-600хан тоотой болсон энэ ахмадуудыг цаашид дахин ингэж хууран мэхэлж ядгурлан үзэж басамжлан доромжлохгүйгээр тэдэнд өөрийн хууль ёсоор устжруулсан хохирлыг Монголын төр үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд дэлхий дахны жишгийн дагуу дарий баргадуулж өгөн шударга ёс, хууль ёс, хүмүүнлэг энэрэнгүй ёсонд нийцэг биш үү гэсэн мэдээллийг цагаатгсан улс төрийн хэлмэгдлийн хүүхэд төрийн бас байгууллага мэдэгдэж байна. Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд төрийн бас байгууллагын мэдээлж байгаагаар хэлмэгдэлтэнд өртсөн 600 орчим ахмад амьд мэд байдаг. Харин тэдний 87% нь бага тэтгэвртэй ятруухан амьдардаг гэлээ. Тиймээс цагаат дагалын хуульд өөрчлөлт оруулж хэлмэгдэлтэнд өртсөн өдгөө амьд цэрүүн байгаа ахмадуудад нөхөн олгорыг олгохыг хүсэж байгаамаа.